уу? Заяа байна. Сайн уу, хүн сайн. Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Интермед эмнэлгийн эрүүл мэндийн цуврал подкастын 2 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн манай подкастын сэдэв бол COVID-19 салбараар өвдсөний дараа амьсгалын эрхтэнд нөлөөлөх хүчин зүйл, эмчилгээ, нөхөн сэргээлт гэсэн сэдвийн дор явагдана. За COVID-19 цар тахал дэгдснээс хойш бол 2 жил орчим хугацаа өнгөрсөн байна. За энэ хугацаанд бол багагүй хүмүүсийн өвчнөөр өвдөж энэхүү өвчин сүйдэлтэй амьсгалын замын эрхтэн тогтолцооны эмгэгүүд болон бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлөх маш олон хам шинжүүд түүнээс бол балах толгомцсон асуудлуудтай нүүр тулж байна. За энэхүү хүчин нь бол дараагийн үр дүнгууд бол урт богино хугацаагаар янз янзаар ингэж илэрч байгаа учраас за хүмүүстэй сонсогчдод зориулсан энэ асуудалтай багч гэсэн зөвлөгөө өгөхнээс интермед эмнэлгийн ууршигны тэргүүлэх зэрэг эмч ангаах ухааны магистр Цэрмаг подкастын энэ удаагийн зочноор урьж оролцож байна. За сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төрхий. Өнөөдрийн бидний яриа болохоор COVID-19 тусаад идэгсэн хүмүүс тулгамдсан асуудлуудыг шийдэх хүднээс бодит асуултууд ирсэн байгаа. Тэр асуултуудаа эмчээс асуугаад тэгээд хариулаад явцгаая. За эхний асуулт болохоор ковид хүн дээр тусаагүй ч дараагийн шинж тэмдгүүд нь илрээд байна. Үнэрлэх мэдрэмж буурсан, толгой баг зураг дүүрж өвдсөн. За хаяа үе мөч булчингаар өвддөг бас дутуу амьсгалаа байгаа юм шиг байна. Ямар шалтгаантай вэ гэж юм. Гэхдээ уушгаа үзүүлэхээр өөрчлөлт байхгүй байна. Энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгөх вэ гэж эмчээс асуусан байна. Коронавирусын халдвар маань бол ерөнхийдөө хүний биед ороод бүх эргэтэн системийг гэмтэж байгаа. Тэгэхээр бүх эргэтэн системүүд дундаа тухайн хүнд аль эргэтэн систем илүү их гэмтсэн байна. Түүнээс хамаарат хүн болгонд илэрч байгаа шинж тэмдгүүд бол өөр байгаа. Жишээлх юм бол эмнэлэг тэгтээ эмчлүүлэх доктор хийсэн судалгаанд бол 80-аас дээш хувьд нь бол мэдрэлийн шинжүүд буюу үнэрлэх, амт алдагдах, толгой өвдөх, үе мөч булчингаар өвдөх зэрэг ийм шинж тэмдгүүд бол илэрч байна гэд Хятад, Европ, Америкийн нэгдсэн улсуудад хийсэн судалгаануудад бол дурдсан байгаа. Тэгэхээр үнэрлэх мэдрэмж алдагдана гэдэг маань вирусын халдвар авснаас болоод хамар залхуурын салстууд бол улааж хөөгөөд хавгнаад үргэлж байгаа. Энтэй холбоотойгоор үнэрлэх мэдрэл дарагдсантай холбоотойгоор үнэрлэх хугацаа, үнэрлэх мэдрэмж болон амтлах мэдрэмж төр хугацаагаар бол алдагдаж болж байгаа. Энэ нь бол 8-аас 10 хоног орчим үргэлжлээд эргээд өөр аяндаа сэргэж байгаа гэж ингэж дурдсан байгаа. Гэхдээ сүүлийн үеийн судалгаануудад бол үнэрлэх мэдрэмж харьцангуй удаан алдагдж байгаа. Энэ алдалт нь бол 4-8 сарын дараа гэхэд л бүрэн сэрэх боломжтой байна гэсэн ийм судалгааны дүнгууд танилцуулж байгаа. Гэхдээ үнэрлэх мэдрэмж нь бол удаад байгаагийн бас нэг шалтгаан нь бол үнэрийн мэдрэлийн болцоо бол гэмтснээс болоод тэгээ үнэрлэх мэдрэмж алдагдчихэж болно. Тэгэхээр таны үнэр сэрэхгүй удаад байгаа бол та мэдрэлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Толгой өвдөх, за үе мөч өвдөх гэдэг ийм өвдөлтийн шинж тэмдгүүд нь бол нэлээ их нийтлэг хүмүүсийн дунд илэрч байгаа шинж тэмдгийн нэг байгаа. Толгой өвдөлт нь бол мэдээж тодорхой хугацаанд вирусын халдвар авснаас болоод бие махбодод хордлогын шинжүүд үүсэж байж болно. Тэгэхээр түүнтэй холбоотойгоор толгой өвдөлт үүсээд 2-7 хоног орчим хугацаанд энэ үргэлжлээд дасгал хөдөлгөөн хийх ч юм уу сайн унтаж амрах эсвэл хүчин амдаах юм зэрэг ийм энгийн аргуудад бол аяндаа өвдөлт бол багасах ёстой. Хэрвээ толгой өвдөлт удаан хугацаагаар үргэлжлээд өвдөлтийн хүчин нэмэгдээд ах юм бол бас л та мэдрэлийн эмчт үзүүлэх ёстой гэдэг ийм зөвлөмж өгмөр байна. Үе мөч булчин өвдөх гэдэг нь бол ерөөхдөө халдварт хүн дээр өртөөд удаан хугацаагаар хэвтрийн дэглэм удаан хугацаанд хөдөлгөөн хорьсонтой холбоотойгоор булчингийн сулрал гэмтэл үсээд түүнээс болоод булчингууд өвдөх, үе мөч өвдөх ийм шинжүүд илэрч болно. Түүнээс гадна бол ер нь ковидын халдвар авахаас өмнө тухайн хүний амьдралын хэм маяг юм уу эсвэл хөдөлгөөний хомсдол удаан хугацаагаар суудаг ажил эрхэлдэг зэрэгээс хамаарат өмнө нь үүссэн байсан өвчин ковидын улмаас илэрч шинж тэмдэг нь ил болж гарч ирж болно. Тэгэхээр зэрэг таны завир шинж тэмдэг булчингийн өвдөлт, сулралт гэдэг энэ бүхэнд бол бас л дасгал хөдөлгөөн, амьдралын зөв хэв маяг бол сайн үрд нөлөөтэй. Хэрвээ магадгүй таны өвдөж байгаа тухайн булчин юм уу үеийн дээр улайж хавдах эсвэл хөдөлгөөн хязгаарлагдах ийм байдал үүсээд ах юм бол та хөдөлгөөн үеийн эмчүүд юм уу эсвэл үеийн мэслийн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Хамгийн л ер нь бол мэдрэлийн талаас илэрч байгаа завир шинж тэмдгийг дарах хамгийн энгийн арга бол сайн унтаж амрах юм байна. Стрессээс өөрийгөө чөлөөлөх юм байна. Тэгээд дээрэс нэмээд илүү сайн
өөртөө тохирсон энгийн заавал хүндэ халбгүй энгийн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж нөгөө гэмтсэн хөдөлгөөний хязгаарласан өвдөд байгаа булчингийнхаа үйл ажиллагааг сэргээх нь айгүй чухал юм байна. Гэхдээ бас ингээд удаан хугацаагаар хэвтрийн байгаа хүмүүс маань бол яаж булчингаа эргээд сэргээх юм уу, ямар хөдөлгөөн дасгал хийхээ мэдэхгүй байгаа юм бол хөдөлгөөн засал ч юм уу, сэргээн засах юм чинь зөвлөгөө аваад тэдний хяналтандор бас ийм сэргээн засах дасгалуудыг бас хийх болно. Нэгсэндээ нөгөө өдөр тутмын амьдралын хөвшлээ илүү гоё эрүүл байлгах юм бол бас одоо баг зэргийн өвдөлт одоо баг зэргийн өөрчлөлтүүд бол хэсэг хугацааны дараа буцаад хэвэндээ сэргэнэ гэж үзэх. Жоохон хүндэрсэн тохиолдолд бол зайлшгүй мэрэгжлийн эмчийн зөвлөгөөг аваад явах юм бол бас илүү үр дүнтэй байх нь тий цаг алдахгүй. Тийм. Хоёрдугаар асуулт маань болохоор ковидын дараа биеэс хор зайлуулахад ямар шингэн тусал хийх вэ гэж. Одоо нэг хүмүүс чинь нэг ингээд биеийг хордчоод байна. Тусал хийлгүүл одоо нэг хордлогын дараа нэг тусал энэ төр залгуулахаар гайг болчдөг тий. Тэр тийм байх уу гэдэг юм эргэлзээ байгаад тах шиг байна. Гэхдээ одоо яг эмнэлгийн одоо мэрэгчлэнүүдэд өгж байгаа зөвлөгөөр бол хор тайлах ч юм уу эсвэл ямар нэгэн тийм шингэн тусал хийх заалт бол байхгүй. Өгөөгүй, заавар өгөөгүй. Ерөөсөө л хор гадагшлуулъя гэх юм бол бүлийн шингийн юм л илүү сайн уух хэрэгтэй гэсэн үг. Ийм энгийн зөвлөгөө өгж байгаа. Шингийн юм сайн уух нь бол биеэс хорыг гадагшлуулахаас гадна эсийн дотор байгаа шингэнийг нөхөн дээрээс нэмээд цус шингэлэх илүү одоо сайн арга байгаа. Тэгэхээр зэрэг энэ энгийн аргыг бол илүү одоо хэрэглэх юм бол танд аюулгүй тэгээд илүү үр дүнтэй арга гэж л зөвлөмөр байна. Хүмүүсийн дунд бол нөгөө ихээр одоо янз бүрийн амин хүчлүүд, сармисны ханд одоо янз бүрийн витамин С ч юм уу ийм рингрийн усмал өдр хийн гэдэг байгаа. Эдгээр маань бол яг ийм үед одоо энэ усмлыг энэ тарилгыг хийх ёстой гэсэн ийм тодорхой заавар байхгүй учраас энийг бол зөвлөхгүй гэсэн үг. Дараагийн асуулт маань ковид тусны дараа сарын тэмдэг урт хугацаагаар ирээд байна. Энэ хэвэн үү гэсэн байна. За, ер нь бол ковидын халдвар авсан ч бай, ковидээс эсрэг вакцин хийлгэсэн ч бай, хүний бие тодорхой хэмжээний дархлаа тогтоц буюу ийм дархлын одоо урал явж байгаа. Тэгэхээр зэрэг умаан дотор талын салст буюу эндометр гэдэг байгаа энэ давхарга маань болохоор өөрөө дархлаа тогтох явцдад оролцдог ийм баггүй. Тэгэхээр зэрэг түүнтэй холбоотойгоор сарын юм одоо хүчлэг нь алдагдах эсвэл удаан олон хоногоор ирэх тасалдах ийм шинжүүд бол богино хугацаанд илэрч болно. Хэрвээ ийм шинжүүд удаан хугацаагаар үргэлжлээд байх эсвэл танд завир өгöd байх юм бол та эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авах ёстой гэсэн үг. Удаан хугацаагаар хэр мэдээж 2-3 сар түнээс илүү хугацаагаар үргэлжлээд байна гэсэн үг. Эсвэл өвдөлттэй ирээд байх юм уу? Ер нь л өөрт таагүй завиртай авах юм бол байгаадаа үл тийм. Тэгвэл эмэгтэйчүүдийн эмчтэр нь хандах ёстой л гэж ойлгоорой. Дараагийн асуулт нь болохоор ковид тусаад идэгсэн гэж. За тэгээд сарын дараа PCR өгсөн чи эрг гарсан гинэ. Идгээгүй байна гэсэн үг үү? Эсвэл 3-6 сарда эсрэг биет байгаа болохоор хариу ингэж эрг гараад байна уу? Тусаад идэгсэн хүн ер нь хэр удаж PCR одоо шинжилгээг өгөх юм бол одоо бодиттой хариу гарах вэ гэж. PCR шинжилгээ эрг гарна гэдэг маань тэр хүн ковидын халдвартай л гэдгийг илрүүлж байгаа ийм шинжилгээний арга байгаа тийм. Тэгэхээр хүний биед вирус орохоор зэрэг тодорхой хугацааны дараа биеэс гадагшилдаг. Тэгэхээр коронавирус бол хүний биед орохоор ер нь дунджаар бол 7-аас 10 хоногийн дараа гэхэд бол гадагшилж байна. За зарим тохиолдолд бол 6 сар хүртэл биеэс гадагшлах хугацаа уртсаж байна гэж ингэж дүгнээд байгаа. Гэхдээ сүүлийн үеийн зарим судалгаанд бол энэ одоо биеэс гадагшлах байдал юм уу бид вирус хадгалагдах байдал бол 2 жил хүртэл хугацаанд одоо үргэлжилж болно гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь болохоор ямар хүмүүст илүү байж болох вэ гэхээр дархлаа дарамгуулах эмчилгээ хийлгдэг. Эсвэл одоо нөгөө хүнд хэлбэрийн уушны хатгаагаар өвдөөд амьсгалын аппаратанд орсон ч юм уу ийм хүмүүст бол вирус илүү удаан биед хадгалагдаад байна гэсэн ийм судалгааны дүнгуудыг танилцуулж байгаа. Өвдөөд идэгсэн хүмүүс бол дархлаа тогтсон шинжилгээгээ хийлгээл дархлаа тогтоц үүссэн байна гэх юм бол PCR эрэг байна уу сөрөг байна уу гэдэг нь бол тийм чухал биш. Энэ хүн бол өвдөөд идэгцэн байна, бусдад халдваргүй байна гэдэг нь тодорхой олно гэсэн үг байхгүй. За энд нэг хүн гэсэн байна л да. Ковид туснаас хойш маш их хүлэрдэг болсон. Энэ юутай холбоотой вэ? Яаж энийг багасгах вэ гэсэн байна? Тийм хүмүүсийн дунд ч хөлрөн гэдэг нэлээх одоо яригдж байгаа алхурц асуудлын нэг байгаа даа. Тэгэхээр хөлрөл гэдэг маань болохоор хүний биед вирус ороод дархлааны урвал өрсөл үүснэ ш. Тэгэхээр тэр тухайн өрсөлийн эсрэг үүсэж байгаа одоо уургийг бол цитокин гэж нэрлэдэг байгаа. Тэгээ тэр цитокины шуурга болоод байна буюу одоо цитокины ялгаралт ихээр болоод байна гэдэг маань эд эсийн гэмтэл төдий чинээгээр их хэмжээгээр гэмтэж байна гэдгийг харуулдаг байгаа. Эд эсийн гэмтэл маш ихээр одоо ингээд явагдах тусам хөлрөлт их илрээд байна. Тэгээд тэр үүсэн илэрлэл нь болохоор удаа үргэлжлээд байна гэж ингэж тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тухайн одоо гэмтсэн эд эсийн одоо хизээ эргэж одоо сэргэхийн тухайн эрхтний үйл ажиллагаа хизээ одоо эргэж
хэвийн үйл ажиллагаанд орж ийн тэр үед бол хөлрөх шинж тэмдэг багасч байна гэж ингэж үзэж байна. Тийм учраас одоо хөлрөх шинжүүд хүн болгонд харилцан адилгүй удаан хугацаагаар үргэлжлээд байгаа гэж ингэж тайлбарлаж байгаа. Гэхдээ ер нь танд одоо хөлрөлт их үсээд байгаагаас болоод булчин өвдөх, булчин сулрах, шүрмэс татах ч юм уу, ядраа даах, нойргуудаа даах гэх мэт ийм шинж тэмдгүүд эрцээ алдж байгаа ийм шинж тэмдгүүд илэрх юм бол мэрэгжлийн эмчит хандаад тэгээд тодорхой одоо нөгөө зааврын дагуу эрдэс нөхөх хэмжлэгийг бол хийж болно гэж зөвлөмөр байна. Дараагийн асуулт маань ингэж байна. Ковид тусаад идэгсэн, их ядардаг, амархан мартдаг боллоо гинэ. За энэ бол бүр айгүй хүмүүсээс сонссон байд. За тэгэд энэ үед ямар арга хэмжээ авал зүгээр вэ? Тэ ингээд одоо нэг хийжсэн юм мартчихдаг, юу бодож исэн одоо тэ нэг хийх гэжсэн зүйлсүүд мартчихдаг. Тэгэхээр тархины тижээл ч юм уу дахиад дэмжсэн тэ тэр одоо витамин, амин дэм уух шаардлагатай юу, тийм байгаа юу гэж. Мартах гэдэг асуудал бол харьцангуй арай жоохон хүнд процесс явагдаж байгааг бол илрүүлж байгаа. Ерөнхийдөө бол одоо халдварт өртсөн хүмүүс, халдрын дараа одоо хүмүүст бол мартах шинж ялангуяа одоо урт хугацааны туршид болсон зүйлийг мартчих юм бол энэ бол байж болно. Энэ үед бол танд ямар нэгэн нэмэлт одоо эмчилгээ эсвэл ямар нэгэн одоо тархины тижээл хэрэггүй гэсэн үг. Харин та богино хугацаанд буюу дөнгөж өчтөр болсон зүйлийг мартах шинж тэмдэг зочимгоор одоо илэрч явах юм бол та яаралтай мэдрэлийн эмчт одоо мэрэгжлийн эмчт хандах хэрэгтэй гэсэн үг байна. Энэ маань тархины эсүүдийн гэмтэл явж иж магадгүй гэсэн санаа байхгүй. Харин ядарга шинж тэмдэг гэдэг маань болохоор зэрэг бас л яг адилхан нөгөө халдварт өртснөөс болоод дархлааны систем гажуудаа тэгээ хүнд одоо ятраад байна, бие сүлдээд байна, өмнө хийжсэн одоо ажлуудаа хийж чадахгүй байна. Тэг ийм завирууд одоо гараад байгаа. Тэгэхээр энэ маань бол бас л төрөний өгсөнтэй яг адилхан та стрессээс гар, дасгал хөдөлгөөн хий, сайн унтаж амар, хоол ундаа цагтаа идэ, буюу амьдралын зөв хэмнэлт одоо байж чадах юм бол тэрийг хэвшүүлж чадах юм бол та ядрах одоо энэ завираас амархан салж чаднаа л гэж зөвлөмөр байна. Тэгэхээр нүүн тархины тижээл ч юм уу одоо тэр тархины одоо тэр үйл ажиллагааг дэмжсэн витамин, амин дэм юу нэг шаардлагатай гэсэн тий. Хэрвээ танд ямар нэгэн эмийн эмчилгээ шаардлагатай нэмэлт одоо ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэгтэй байна гэх юм бол тэрийг яг мэдрэлийн эмчийн завраар л хийн мэдрэлийн одоо үзлэг онцлогоонууд хийлгээд тэгээ шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ гэсэн үг байна. Энгийн одоо ядрах ч юм уу, мартамхай олох ч юм уу, нойргуудад байна гэдэг ийм үед бол эмийн эмчилгээрээс зөвлөхгүй байгаа. Тэгэхээр нэг хүмүүс бас Facebook, сошиалар харахаар би биэндээ янз янз юм зөвлөгөө өгч байна. Тэр бас дэмий ахна байна. Ер нь бол шаардлагагүй л гэж үзнэ. За дараагийн асуулт. Ковид тусаад идэхсний дараа үе үед чиг шуугаад байна. Өмнө нь ийм шинж тэмдэг илэрч байгаагүй. Энэ юутай холбоотой вэ гэж. Ковид маань болохоор зэрэг ерөөсөө л бүх эргэтэн системийг гэмтээдэг гэдэг юм. Тэгэхээр энэ маань болохоор зэрэг бас л сонсголын мэдрэлийг л гэмтээсэнтэй холбоотойгоор жигшүүх шинжээд илэрч байгаа. Гэхдээ энэ нь бас нөгөө жигшүүгж जैन, толгоо өвдөж जैन, одоо ингээд өөр бусад шинж тэмдгүүтэй дайвж जैन, гуйж जैन гэдэг юм. Ийм шинж тэмдгүүтэй хамт илэрч जैन үү, дангаараа байна уу гэдгээс хамаарат одоо шинж тэмдгүүд нь эмчилгээнүүд нь өөр байх юм. Хэрвээ зөвхөн жигшүүгээд авах юм бол та чихний сонсголын эмчлэг хэлгээлж хямар болон эмчтэл хандах хэрэгтэй. Энэ маань болохоор сонсголын мэдрэл одоо гэмтсэн байна л гэдгийг харуулж байна гэсэн үг. Дараагийн асуулт. За эдгээрээд 3 сар болсон гинэ. 3 сар өнгөрчөөд байхад хамар битүүрсээр л байна гинэ. Тэр энэ тохиолдолд яах вэ? Вирус бид ороод хамгийн ихний одоо шинж тэмдэг бол хамрын салцлууд хөөж хавгнаал өргөсөд эхэлж байгаа тийм. Тэгэхээр зэрэг хамрын салцлууд хөөж хавгнаал өргөсөд ирэнгүүт хамрын агаарчлалт алдагдаад ирнэ. Хамрын агаарчлалт алдагдаад ирэнгүүт хамрын хүндэтэй одоо харьцдаг гавал тархины ч юм уу одоо нүдний нулимсны сувгууд ч гэдэг юм уу энэ одоо чихний сувгууд эдгээр маань бол бас л одоо өрсөж хавгнаал ирнэ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол одоо бидний хэлдгээр гамрит гэд хэлээд байдаг одоо ийм синуситүүд одоо үүссэн байж магадгүй. Тэгэхээр та чих хамар олон эмчд хандаарай л гэж хэлмээр байна. Дараагийн асуулт болохоор ер нь нэлээд олон хүнээс ирж исэн. Нойргуудад байна ковид тусны дараа гэд энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? Хэмээх чадахгүй юм. Тийм нойр бас айгүй их олон хүмүүст байгаа тийм. Тэгэхээр нөгөө хуучин байсан шиг ингээд сайн унтаж амарч чадахгүй байна. Эсвэл унтахаараа ингээд ойрхон сэрээдэн, эсвэл болохоор унтаад босгохоор амарсан болохгүй байна гэд ингээд бас хүмүүст их иймэрхүү завир байгаа. Тэгээд ерөөсөө л та өвчнөөсөө олгоод ингээд санаа сэтгэл нь зовноод байгаа, эсвэл стресстэй байгаагаас болоод та нойрг болоод байгаа юм байна л гэсэн үг байхгүй юу? Түүнээс биш яг энэ одоо вирусын халдварт өртгөөр таны нойрыг гэмтээгээд байгаа юм бол ерөөсөө биш. Тэгэхээр та өвдчлөө гэдэгтээ илүү их одоо ингээд сэтгэл санааны хувьд одоо тайван биш ингээд стресстэй ч гэдэг юм уу те илүү одоо энэ өвчнөө ингэхүү одоо энэ маань ингээд гэмтчих болоод ихчих болооч гэдэг юм уу иймэрхүү одоо байдлаасаа зовнилоосоо болоод нойргуудад байгаа гэсэн үг. Тэгэхээр хамгийн энгийн арга бол та
энэ стрессээс нэгдүгээр салах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт бол яг хуучин унтажсэн шигээ одоо эрт унтаж амраал тэгээд нойроо одоо сайн байлгахад л илүү анхаарах хэрэгтэй юм байна гэсэн ийм зөвлөмжийг өгмөрөн. Гэхдээ ер нь бол хамгийн ихний ер нь нойргүй алсан хүмүүст бол одоо өгдөг зөвлөгөө бол нойрны дэглэм эрүүл одоо нойрны дэглэм гэдэг ямиг л зөвлөмөр байгаа. Тэгээд энэ маань бол өдөр бүр тогтмол цагт одоо унтахаар орондоо оржээ. Тэгээд одоо яг унтахаасаа өмнө танд одоо тулгамдаад байгаа бүх асуудлуудаа шийдсэн байх хэрэгтэй. Дээрээс нэмээд одоо бүх гэрлээ, бүх дэлгэцээ одоо унтраасан байх хэрэгтэй гэдэг ийм зөвлөмжийг өгдөг. Хүн чинь өөрөө нэг болцолт рефлексээр одоо ямар нэгэн үйл ажиллагаанд дандаа явагдчихэдэг ийм амтан байхгүй. Тэгэхээр зэрэг та ингээд тэр болцолт рефлексийг зөв суулгаж чадах юм бол тэрийгэ дагаад одоо хүн унтдаг болно л гэж ингэж зөвлөдөг. Тэрнээс гадна болохоор зэрэг яг та унтахаасаа өмнө бол ерөөхдөө дасгал хөдөлгөөн хийх, эсвэл одоо нойронд одоо нөлөөлөхөөр ийм тамхи татах ч гэдэм үү, арх уух, кофе, цай уух, хоол идэх, эсвэл одоо хит ажлын ачаал эднэр зэрэгээс бол өөрийгөө жоохон чөлөөлж авах хэрэгтэй. Ийм буруу дэглэмүүдийг одоо үргэлжлүүлээл хийгээд ах юм бол хэдийгээр эрт одоо орондоо ороод ч юм уу ингээд унтах нөхцлөө бүрдүүлсэн ч гэсэн та унтахгүй байж болох хэрэгтэй байна гэж бодож шүү зэ. Нойрны нөгөө нэг дэглэмийг те Wi-Fi унтраагаад утсаа цааш нь холт тавьдаг ч юм уу те. Тиймэрхүү юм дээр бүх дэлгэцэн унтраанаас. Гэхдээ бүгдийн ковидтай ингээд холбоод ирсэн хүмүүс чинь тэр болохоор ажиллаа ковид гэл те. Тийм. Тэгтээ бас нойргүй талтай холбоотойгоор хүн ер нь их ядраад, ажлын бүтээмж багасаад, амьдралын чанар буураад эсвэл болохоор зэрэг одоо нойргуудад байгаа нь одоо олон хоногоор удаан хугацаар үргэлжлээд байх юм бол та сэтгэл зүйч дээр юм уу эсвэл одоо мэдрэлийн эмчт хандаад тэгээд одоо өөртөө толгондоо байгаа асуудал одоо шийдэж болно гэсэн үг. Энэ маань өөр биеийн янз бүрийн өвчнүүд байж болно. Эсвэл сэтгэлийн одоо хямралд орсноос болоод ингээд үргэлжлэж иж болно те. Тэгэхээр зэрэг өөрийгөө эхлээд бол тэр байдлаасаа та засгаад ингээд оролдож үзээд болохгүй байх юм бол мэрэгжлийн хүнд хандаа л гэсэн үг. Дараагийн асуулт болохоор хоолой сэрвэнэх, цээж хорсох, зүрхт дэсэх гэсэн ийм шинжүүд илрээд байна гинэ. Хоолой өвдөх, цээж хорсох гэдэг маань хоорондоо шал өөр одоо шинж тэмдгүүд, өөр шалтгаан одоо хамаарлаас үүсэж байгаа ийм завирууд байгаа. Тэгэхээр ингээд хоолой өвднө гэдэг маань ковидын шалтгаантай хоолой залгуур амьсгалын дээд замын хурц одоо халдвар төртөө түүнтэй холбоотойгоо үүсэж байгаа өрсөлийн процесс маань дарагдахгүй удаад байна. Тэрнээс болоод ханиалгаад байна, хоолой нь хорсоод байна, хатаад байна, эсвэл атгаар хамар нь битүүрээд байна гэсэн үг аахгүй. Тэгэхээр зэрэг та чих хамруулан эмчт ч юм уу, одоо өрхийн эмчтэй ч юм уу одоо хамгийн ойрхон одоо хандаж болох эмчтэй хандаад хоолой залгуурын энгийн өргөслөө одоо нөгөө эмчилж чадах юм бол танд энэ завираас салах боломж байна гэсэн үг. Цээж хорсно гэдэг маань бол ковидтай ямар ч холбоогүй. Зүгээр ковидын үед бол хүмүүс нэгдүгээрт аягүй их стресстэй байна тий. Хоёрдугаар гэх юм бол маш их олон янзын эм тариа одоо бүр нэмэлт бүтээгдэхүүн маш их хэрэгжилж байна тий. Тэгэхээр энэтэй холбоотойгоор хотоодны салстууд цочросноос болоод одоо хотоод өвдөх ч гэдэм үү, цээж хорсох ч гэдэм үү, хоолны шингэц одоо өөрчлөгдөх ийм байдлууд завирууд бол илэрч болно. Тэгэхээр энэ завирууд нь бол танд удаа үргэлжлээд эсвэл завир одоо ихтэй байгаад ах юм бол гастроэнтеролог буюу хотоодны эмчт үзүүлэх хэрэгтэй л гэж ойлгоор байна. Тэгээд одоо зүрх дэлсэн гэдэг маань нэгэнт одоо вирусын халтар аваад хортлого авах юм бол угаасаа халуураад зүрх дэлсэл эхэлдэг те. Тэгэхээр тийм байна уу? Эсвэл одоо яг зүрхний булчин гимтжээ, зүрхний сэрэл дамжуулах зам одоо гимтчээд одоо вирусын шалтгаанаар гимтчээд тэгээ зүрх дэлсээд байна уу гэдгийг хамгийн эхлээд одоо зүрхний эмчт үзүүлээд ялган онцлогоогоо хийлгчээд тэрэндээ тохирсон зөвлөгөөгөө, эмчилгээгээ хийвэл илүү дээр авах гэж бодож байна. Шалтгаан нь бол өөр тийм. Дараагийн асуулт. Босгоор толгоо эргээд унах гад байх юм аа нүдэнд харанхуулаад. За энэ юунаас болж байгаа вэ гэж. Толгоо эргэн гэдэг маань болохоор зэрэг ерөөсөө сэтгэл санааны байдал, нойргуудал, за тэгээл стрессээс олж яана л гэж тайлбарлаад байгаа. Гэхдээ болохоор зэрэг толгой эргэхтэй хамаатай одоо өөр ямар шинж тэмдгүүд хамт илэрч байна гэдэг нь айгүй анзаарах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр үнэхээр одоо судасны эмгэг байна уу? Түүнээс болоод толгой эргээд байна уу? Эсвэл болохоор зэрэг толгой эргэх өөр янз бүрийн одоо чихний ч юм уу мэдрэлийн шалтгаантай, төвийн шалтгаантай гэж бид нэр ярьдаг тийм эмгэгүүд байна уу гэдгийг өөрөө анзаараад тэгээд тэрнийхээ дагуу одоо чих хамруулан эмч дээр юм уу мэдрэлийн эмч дээр очиж үзүүлээд тэгээд онцлогоогоо хийлгэсний дараа тэрэндээ тохирсон эмчилгээнүүд хийх юм бол үр дүнтэй гэсэн үг байгаа. Түүнээс толгой эргэх гэдэг маань бол ерөөдөө бол 40-с дээш насны тамхи татдаг, архиудаг ч гэдэм юм уу ийм хор цушралтай эсвэл одоо сахарын диабеттэй, даралт ихсэх гэдэг ийм эрсдэлтэй, судас нарийсгах ийм одоо эрсдэл бүлгийн хүмүүст бол
залбар нь судасны шалтгаантай толгой эргэх өвчнүүд бол их байдаг. Тэгээд энэ хүмүүст бол гуйваад байна, бөөлжөд байна, толгой өвдөд байна гэдэг завир нь толгой эргэхтэйгээ хамт ирэлдэрч явах юм бол аль болох одоо нэг яаралтай буюу одоо emergency байдлаар эмнэлэгт хандах хэрэгтэй гэсэн үг. Хамт ямар шинж тэмдгүүд илэрж байгааг маш сайн айгүйх анзаарах хэрэгтэй юм байна гэсэн үг байхгүй юу? Тий. Одоо нэг ковид ингээ айгүй олон хүмүүс тусцсан. Тэгээд нэг тусцсан болвол хич халдвар ах уу гэд. Зарим хүмүүс бол баг би ковид тусаад итгэсэн юм чинь гэдэг ингээд маскад оршлуулчаад айгүй тайвширч яваад байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд одоо тий ямар зөвлөгөө хаа тий нэг тусаад дахиад туссан тохиолдлууд ер нь судалгаагаар гарч ирсэн юм уу тий? Ер нь бол яг хөө ингээд бидний одоо эргэн тойронд ч юм уу ойрын жишээнээс гэх юм бол өвдсөн хүн дахиад өвдөж байгаа тохиолдол байна. Гэхдээ бол нэг олон бол биш байна тий. Гэхдээ дэлхийн нийтийн бас ингээд судалсан судалгаанууд бас биднэрт байгаа тий. Тэгэхээр эднэр дээр бас ингээд харах юм бол жишээ авах юм бол PubMed сэтгүүл дээр одоо 3 сарын 15-нд хэвлэгдсэн энэ одоо өгүүлэлэн тий. Энэ өгүүлэл дээр болохоор зэрэг 20 оны 3 сараас 8 сарын одоо хугацаанд 150 мянган хүн дээр одоо хийсэн Америкийн нэгдсэн улсад хийгдсэн ийм судалгааны дүн байна. Энэ судалгааны дүн дээр болохоор зэрэг ерөнхийдөө судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 8800 буюу 5.9% нь эхний PCR шинжилгээгээр бол эрэг гарсан. Энэ эрэг гарсан хүмүүстээ 3 сарын дараа давтан PCR шинжилгээ хийхэд 0.7% буюу 62 хүн болвол дахин эрэг гарсан гэсэн үг. Гэхдээ давтан өвдөлтийг яг одоо нэг хэдийн хугацаанд дахиад халдвар авах вэ гэхээр энэ бол тодорхой яг хэлэх боломжгүй. Яг хэдийн хугацаанд одоо эргээд дараагийн давлгаа буюу дэгдэлт одоо үүсэх вэ? Тэр үед л одоо дахин халдвар авах магадaltaй л гэж хэлмээр байна. Дараагийн асуулт бол вакцинтай холбоотой асуулт байна. За вакцин хийлгэсний дараа тус бүлэгний харуулт өгөх шинжүүд илэрч байгаа. За энэ ямар суурь өвчнүүд зөнхлөн тохиолдож байгаа юм болоо? Вакцин хийсэн ч бай, ковидын халдвараар өвдсөн ч бай, хүмүүст бол цусны бүлэгнэлт бол их явагдаад байна гэж ингэж тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг судсан дотор цус бүлэгнэлт үүснээс болоод тархины судсан дотор бүлэг үүсэх юм бол тархины харуулт, зүрхний судсан дотор бүлэг үүсэх юм бол зүрхний шигдээс, уушгины одоо судсан дотор бүлэн үүсэх юм бол уушгины артерийн бүлэнд бүлтрэлч гэдэг юм ингээд хаана үүснээс болоод нэр томьёонууд нь өөр болоод тэгэхээр энэ одоо хүндрэлүүдээс энэ одоо энэ ахтар хүнд өвчнүүдээс сэргийлэхийн тулд ерөөсөө л та шингэлэх ёстой л гэдэг ийм зөвлөмжүүдийг өгч байгаа. Хэрвээ та вакцин хийлгэсэн байх юм бол аспириныг бол буюу шингэлэх хэмээг ядаж одоо 3-4 хоног өвдсөн байх юм бол өвдсний дараах одоо үе буюу халдвар авсны дараах үе буюу одоо энэ 60-аас 90 хоногийн туршдаа та шингэлэх хэмээг уuna. Хэрвээ гэхдээ та шингэлэх хэм өмнө ууж исэн бол өвдгөөсөө өмнө ч юм уу вакцины өмнө ууж исэн бол эмчээсээ одоо нэмэлт зөвлөгөө аваад эсвэл вакцин хийж байгаа эмчээсээ нэмэлт зөвлөгөө аваад хавсарсан эмүүдийг хэрэглэж болно. За дараагийн асуулт маань болохоор вакцин хийлгэсэн одоо хууч өвчтэй хүмүүсийн хуучин сэдрээд байна тий. Вакцин хууч өвчин сэдрэх хоёр бол хоорондоо тийм хамааралтай бол яг ийм ойлголт бол биш те. Гэхдээ вакцин хийхээр одоо бүх эргэтэн системийг хамарсан дархлааны системийн урал явагддаг. Тэрийгэ дагаад системийн үргэлжил явагдах магадaltaй боломжтой гэдэг ингээд тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тухайн системийн үргэлжил нь архаг хууч өвчтэй хүмүүсийн архаг хууч өвчнийг одоо шинж тэмдгүүдийн илүү их тодруулах ч юм уу тэр одоо үед одоо жишээлбэл даралт нь ихсээд байдаг, хямраад байдаг. Эсвэл одоо ингээд миний нурууны өвчин сэдрээд миний нуруу байнга өвддөг болчлоо ч өвдөг их өвддөг болчлоо ч юм уу ийм завраад бол хэлээд байгаа. Тэгэхээр энэ маань болохоор зэрэг яг вакцины нөлөөгөөр хүний бид одоо дархлааны процесс явагдаад одоо тэрний хариу урвал үзүүлж байгаа энэ үед бол тухайн архаг хууч өвчний шинж тэмдгүүд одоо тодорч гарч болно л гэсэн санаагаар тайлбарламаар байна. Ковид тусаад идэгсэн. За тийм хүмүүст өдөр тутмын амьдралын одоо ямар хөвшлийн тийм зөвлөгөө өгөх вэ? Ерөөсөө л амьдралынхаа хэмнэлийг зөв болгооч л гэсэн үгтэй. Одоо та нэгдүгээр тал бол одоо стрессээс өөрийгөө ангижруулаарай. Ямд одоо бити стресстэйж бухимдаарай. Хоёрдугаар гэх юм бол та сайн одоо унтаж амарч явах хэрэгтэй юм байна. Гуравдугаар гэх юм бол сайн тогтмол цагт яг хоолж явах хэрэгтэй юм байна. Дээрээс нэмээд та тогтмол дасгал хөдөлгөөн хийж явах хэрэгтэй юм байна. Танд ямар нэгэн зөвөр байх юм бол та мэргэжлийн эмчт хандаач. Бити ингээд бие биенээсээ дамжсан ч юм уу сошиалаар одоо дамжсан эмчилгээ хийгээч гэж ингээд зөвлөмөр байна. Ямар ч гэсэн ковид тусаад идэгсний дараа тухайн хүн өөрийгөө халамжлах хэрэгтэй байх юм шүү дээ тий. Амьдралын хэм маягтаа маш их анхаарах хэрэгтэй байх нь байна. Хэрэгтэй асуултуудаа зөв хариултыг авч чадсан гэж найдаж байна. Бүгдэнд нь эрүүл мэндийг хүсье. Баярлалаа.